Сайн мэцхан та бүхэн бүгдний өдрийн мэндийг хүргэе. Ингээд Philosophy podcast-ийн 54 дахь дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд энэ удаагийн дугаарт бүгдээрээ нийгмийн сэтгэл зүйч Эрик Фромын хайрлах урлаг хэмээх бүтээлийн талаар ярилцах болно. За ингээд бараг 3 сар бүгдээрээ подкастаараа огт уулзаагүй. За энэ хугацаанд Philosophy гар утасны аппликейшн маань нээлттэй хийлээ. За энэ хугацаанд 10,000 хэрэглэгчтэй болсон. За та бүхэн орж үзэх юм бол өдөр болгон дунджаар 10 ширхэг яг сэтгэгчдийн намтар болоод тэдгээрийн ишлэл болон хэлсэн үйл санааны талаарх постууд орж байгаа. За мөн 7 хүрээгүй маань 5 хоногийн өмнө бодлоо гэдэг шин цэс нэмэгдсэн. За энэ цэстэр хүмүүс та бүхэн өөрснийхөө уншсан философийн талаарх үзэл санаа номнуудынхаа ишлэлийг болон өөрт санагдсан бодлуудыгаа нийтэлж явах боломжтой ийм цэс нэмэгдсэн байна. За ингээд наадмын урт амралтын дараа нэлээд тарга твэрэг автсан зузаарцсан сууж байгаа. Тэгэхээр та бүхэн ойлгож байгаах миний лав нүүр нэг юм сонио хавганцсан юм шиг байгаад байгаа. Би бол угаасаа эвлэрсэн төрөөд. Тий. За Мишель маань сүүлийн 4-5 дугаар дээр байгаагүй шүү дээ. Тэгээ Мишель маань би амарчаад тэгээ дахиад буцаад подкастынхаа хостоор орж ирж байгаа шүү. За тэгээд яг энэ номыг яагаад сонгож авах болсон бэ гэхээр зүгээр яг таамгаараа сонгож авсан. Нэг тийм сүртэй бодож яг энэ номыг дараа нь яри өмнөх дугаарууд нь эн ч юм уу тийм хатуу бодол байгаагүй. За подкаст маань бас шинэ орчинд бичигдэж байгааг бас та бүхэн харж байгаа. Энэ ингээд бит хоёрын номнууд байгаа. Та бүхэн бас философийн номнууд тэгээ номнуудаас ер нь бол сайхан хүргээд та бүхэнтэй ярилцаад явна гэж. За урт орчлын дараа бүгдээрээ үндсэн номынхаа агуулга руу орно. За ер нь ингээд ажиглахлаар бүгдээрээ Ричард Дэвид Прехтийн хайр гэдэг нэг подкаст хийсэн байгаа. За тэр хайрын тухай номын дугаар бол баг манай channel дээр байгаа дугааруудаас хамгийн өндөр үзэлттэй гэж явж байгаа. Тэгэхээр хайр гэдэг тийм нэлээд олон хүний сонирхлыг татдаг сэдв. Гэхдээ яг юг хэлээд байгааг нь бол тэгж айгуу сайн мэддэггүй ийм сэдв гэж бодож байна. Дээрэс нь яг 10 жилийн хүүхдүүдийн үерхлийн хайр ч юм уу те өсвөр насны хүүхдүүдийн яг хайр эсвэл нас биед хүрсэн 20-с 25 30 хүртэлх насны цэрнээс цаашаа 40 хүртэлх насны хүмүүсийн ганц бие хүмүүсийн хоорондын хайр дурлал ч юм уу те нэг ондоо гэр бүлтэй болоод хүүхдтэй болсны дараах тэдгээр хайрын асуудлууд бас ондоо гэх мэт яг ингээд хүн биеэрээ туршиж үзээд явхлаар арай өөр мэдрэмжүүд төрдөг нэг юм онцлогтой зүйл юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ дугаарыг сонсож байгаа та магадгүй хүүхэдгүй залуу хүн бол арай нэг өөрөөр танд төсөөллүүд нь буух бах. За магадгүй та яг урт хугацааны хайрын ч юм уу эргэлийн харилцаанд орж үтсэн бол нэг өөр буух бах. За магадгүй та эцэг их байж үтсэн цаашдаа бүр өвөө эмээ байсан ч байж болно. Тэгэх юм бол арай өөр хэмжээнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө Декартийн билүү хэлсэн те бидний амьдралын туршлагаар бидний мэдлэг хязгаарлагдана гэдэг ер нь бол асар үнэн үг байгаа шүү гэж. За номынхаа агуулга руу шууд орцгоё. За ер нь хайр гэдэг юм аз завшаанаар тохиодог зүйл юм уу эсвэл ингээд эзэмшиж болдог урлаг юм уу гэдэг сэдвийн хүрээнд энэ ном эхэлж байгаа. За зохиолч маань яг яагаад энэ сэдвийг хөндөх болсон бэ гэхээр ерөнхийдөө 1950-60-аад оноос эхлээд барууны орнуудад ерөнхийдөө хайрын сэдв өөрөө том савлгаанд ороод уламжлалт гэр бүлийн бүтэц эвдрээд за өмнө нь байсан яг хайрлах дурлах гэдэг энэ хайрын сэдв өөрөө асар том уналтанд ороод эхэлчихсэн байсан гэхээр чин тэрнээс хойш бараг 70-80 жил өнгөрсөн гэхээр ер нь бол өнөөдрийг хүртэлх асуудал хэвээрээ байгаа гэж бодож байна. Тэгээд асар олон ганц бие залуучууд байгаа те яг өөр тохирох хүнээ олж чадахгүй байна, хосоо олохгүй байна, эсвэл хосоо олоод хүүхдтэй болж амьдрал эхэлж байгаа хэрнээ аль нэг талаасаа шантраад болчдөг ч юм уу эсвэл эрэгтэй талаасаа өөр хүнтэй явуулдаад салдаг, жирэмсэн байх үед нэхнэрээ зодож нүддэг гэдэг асуудлууд өнөөдөр ингээд сошиал дээр их яригдж байгаа үед яг энэ ном бол та бүхэнд зайлшгүй сонсох шаардлагатай зорж авах хэрэгтэй номын нэг байгаа гэж бодож байна. Тэгээд Багшийн дэдийн UBS центрийн 11 давхарт 1910 тодод байрших философи номын лүүрээс та бүхэн бас энэхүү номыг худалдаж авах боломжтой шүү гэж. За бид нар ингээд яг хайрын тухай кинонууд үздэг, хайрын тухай сериал кинонууд үздэг, дуу сонсдог мөртлөө яг өөр нэг хүнийг хайрлаж сурах тухай асар их цөөхөн хүмүүс
бодож ийн гэж байгаа. За тэгээ сүүлийн үед нэг юм одоо хоёр хос ч юм уу төрөхөд их юм онцлогтой болоод хувирчиж ийн гин л дээ. Яаж ин гингүүт би одоо жишээ нь надад нэг хүн таалагдлаа гэхэд би тэр хүн рүү өөрөө зорж очиж өөрийнхөө хайрыг илэрхийлж тухайн хүнд хайрыгаа биелүүлэх гэдэг процессээс илүүтэй хоёр эрэгтэй эмэгтэй аль аль талдаа яаж нэхэр эмэгтэй тал нь яаж эрэгтэйчүүдийг өөртөө татах вэ гэдэг одоо бодлын үндсэн дээрээс одоо гоё сайхан болох эсвэл одоо жишээ нь юу гэдгийг мэрэгжил карьертай болох гэд өөрийгөө ерөнхийдөө юм юу болгож байгаа гэсэн үг соромц шиг болгож байгаа гэсэн үг эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүд нь бүс мөн ялгаагүй одоо мөнгөтэй болох одоо байр савтай болох те хангалттай хэмжээний одоо гэр бүл авч явах ч юм эмэгтэй хүмүүсийг татах тэр юу л эдийн гоё спорт машин эсвэл одоо гоё хувцлах ч юм ингээ яваад байгаа. Тэгэнгүүт ингээ ажиглах юм бол хоёр талдаа хин хин нь яг буулт хийж одоо үйлдэл хинхээс илүүтэй хин хин нь өөрснөө нөгөө нэг юм татах хүчийг өөрсөн дээрээ төвлөрүүлэх гэдэг л үзэгдэл болоод хин хин нь ингээд одоо төрүүлж баг ялагдаад нөгөөтгөндөө шантраад очихыг нь хүлээдэг болцсон байна гинэ. Үйлдэл хийхгүй те төрүүлж. Тийм. Одоо үйлдэл хийж байгаа нь яаж байгаа юм гэхээр ингээд жоохон бие тоосон ч юм уу их цантай эготой хэмжиг санагдаж эхэлж байгаа сте тий. Одоо үйлдэл төрүүлээд үйлдэл хийчихээр бууж өгч байгаа юм шиг болчих. Бууж өгж байгаа эсвэл доошоо орж байгаа эсвэл төрүүлээд гуйцсан учраас тухайн харилцаа бүтэхгүй бол өөрийнх нь дараа нэр хүнд ч юм эго нь унах гээд байгаа юм шиг санагдаад тэгэнгүүт эмгтэй талаас одоо жишээ нь юу гэдгийг аль болох гоё ганган байгаагаа харуулад баргийн эрэгтэй хүн өөрт нь ингээ те ойртож чадахгүй зүрхэлж чадахгүй оргил руу явах те эрэгтэй талаасаа ч гэсэн баргийн эмэгтэй хүнийг үл аашаа чадах хэмжээний мөнгөтэй байх одоо орон гэртэй байх цаашлаад карьертай те алдартай эрх мэдэлтэй байх гэдэг ийм хоёр туйл руу яваад байгаа. Тэгтэл уг нь яг энэ харилцаа чи өөрөө ингээд хоёулаа бие биендээ голдоо уулзах ёстой ч юм ингээ ойртож дотносох гэдэг тал хэсэг байхгүй болсон учраас өнөөдөр асар олон яг ингээд гэр бүлүүд ихэнх үедээ салах цаашлаад 30-аас дээш насны яг нөгөө нэг юм ганц бие карьертэй мэрэгжилтэй тэгсэн хэрнээ одоо жишээ маа танилуд дотор ч гэсэн ингээд залуудаа те одоо жишээ жоохон 10 жилдээ ч юм уу оюутан байхдаа хүнтэй танилцаа суучдаг байжээ гэж ярьдаг хүмүүс ч гараад ирсэн маань. Тэгэхээр ер нь яг ийм үзэгдэл болж байгаа. За 20 дугаар зуун дээр яг нөгөө хосуудын амьдрал дээр нэг том өөрчлөлт гарсан яасан гэхээр өмнө нь бол ингээд юу гэдгийг Монголд ч гэсэн аав ээж нарын суух хүний тогтоод өгчдөг ч юм уу те эсвэл богтолж авах гэдэг ч юм уу ерөнхийдөө ингээд яаж уулзах вэ гэдэг нь бол өөрснөөс нь хамааралгүй одоо хинтээ те уулзаж хамт байх вэ гэдэг нь бол тэр хүн өөрөө шийддэггүй өмнөөс нь нийгэм шийдээд өгчдөг гэр бүлийн ч юм уу шийдэж өгөөд хайрлах гэдэг нь өөрөө дараагийн асуудал нь байдаг буюу дасаж хайрладаг амьдралаар хүн төрөлхтөн ер нь бол сүүлийн 100-аас өмнөх жилүүдэд ер нь явж ирсэн гэж байгаа юм. Одоо би биэндээ дасдаг гэсэн. Хамт байгаад сурчдаг. Тэгэхээр яг нөгөө нэг гудмаар ингээд алхаад А-таа суух уу, Б-тээ суух уу, В-тээ суух уу гэдэг тийм харин харилцаагаа сонгох боломж бол байгаагүй. Ерөнхийдөө сонголт нь одоо урдаас хийгдээд хайрлах гэдэг асуудал нь бол дасаад тэр хүн хэн байснаас үл хамааран хайрладаг ийм процесс байсан байна. Тэгэнгүүт бид нар одоо жишээ нь яг ингээд тийм шахалт дарамт байхгүй учраас асар олон сонголтууд дотроос яг яаж сонгох уу, ерөн төр сонгох гэдэг нь өөрөө зөв юм эсвэл сүүл рүү шантраад ямар нэг юм амьдралын тохиолдолд ч юм уу азамт найдах гэдэг асуудал руу эргээгээд энэ одоо бие биенийг олох гэдэг харилцаа явж байна гинэ. Одоо нөө soulmate зөвхөн надад л тохирсон хэнийг байх маяг. Тэр нэг ингээд soulmate гэдэг ч юм уу ингээд яг 100% те нийцэж таарах хүнийг хайвахад байгаа нь өөрөө ингээд боломжгүй зүйл рүү тэмүүлээд байгаа юм шиг те. Одоо яг юу гэдгийг хин нэгэн хүнтэй сэтгэл зүй, сонирхол, бие махбод, үзэмж, за таашаадаг зүйлсийн хувь дээр ингээд 90-с дээш хувь таарах тохирох хүн олдно гэдэг чинь өөр асар хэцүү шүү дээ. Яагаад тэгэхээр хүн болгон өөрийн гэсэн ертөнцтэй бодголчлогдсон байгаа. Тэгэхээр ийм хоёр хүн хоорондоо яг ингэж азар таарна гэдэг бол өөрөө магадлал нь асар их ховор болчиход байна. Асар бага тий. Одоо тэнгууд нэг хин нэгнэн дээрээс зөвхөн за энэ хүнд энийг нь тааруулчих гэдэг маягийн болох гэдэг шүү дээ. Тийм. Тэнгууд одоо ингэж цаг үе болгон дээр яг ингээд саяны одоо чинь хоёр хүн бие биенээ олох гээд байна шүү дээ. Тэнгүүт яг ингээд арилжааны одоо нөгөө хүний нөөцийн ур чадвар гэдэг шиг он болгондоо өөр шинжүүд нь
тренд болж яг нөгөө эсрэг гүйцэтгэний онцлог татагдах шинжүүж болдог гинэ. Тэгвэл Фром хэлж байгаа 1920-од онд Америкт тамхи татдаг архисан даадаг охтууд их модонд орж ирсэн гинэ. Тим ер нь бол их нэртэй болж авах хэрэгтэй гэж нэг хэсэг тренд явсан. 1950-ад онд ороод ирэнгүүт нөгөө нэг илүү ингээд гэрийн эцэгтэй гэрээсээ гардггүй ээж аавынхаа ингээд нөгөө нэг гэрт амьдардаг охтууд илүү модонд орж илүү тренд болж исэн гэдэг ч юм. Тэгэхээр одоо ч гэсэн ялгаагүй тиймэрхүү үзэгдлүүд бас байгаа ах гэж бодож чинь те. Магадгүй нэг юм жоохон гоод үзэмж талаасаа ч тэр те сэтгэл зүй сонирхол талаасаа ч тэр. Тэгэхээр ингээд ажиглах юм бол яг тухайн хүн өөрийнхөө яг ингээд бодголчлогдох буюу англиар individuation гэж нэрлэдэг байгаа. Эхлээд яг ингээд өөрийгөө таньж мэдээд би улаан өнгөнд дуртай гэж хэлж байгаагаа яг цаагаараа би одоо бага наснд маань тохиолдсон зүйлээс болж энэ эсвэл би ухамсартайгаар улаан өнгөнд дуртай байна уу гэдгийг мэдхтэй адилхан эхлээд өөрийгөө яг ингээд юунд дуртай дургүй вэ? Хувь хүний сэтгэл зүй болоо сэтгэлгээний тодорхой хэмжээний төлөвшил явагдчихж яг өөрийнхөө тэр дуртай хүнийг би ийм л хүн сонирхдаг гэж одоо хэлж чадах гад байгаа. Аггүй бол түрүүний ярьсан ингээд трендүүд шүү дээ. Тэгэнгүүт яг одоо нөгөө нэг та харж лээсэн байх. Ирэх 5-аас 10 жилд хүний нөөцийн салбарт одоо давмгаал хурц чадварыг тэнгүүт багаар ажиллах те бүтээл сэтгэлгээ энтер гэл орж ирдэг штэ. Тэрнтэй адилхан за одоо ирэх 5 жилд те нэг жоохон борлогдё гэх юм бол те одоо нэг жоохон гадаад хэл сайтай эсвэл одоо юу гэдгийг секси хувьд айгу чадамж өндөртэй гэдэг ч юм ингээ өөрийгөө бүр хөгжүүлэх гээд тэгэхээр энэ өөр эргээгээд нөгөө нэг арилжааны нийгмийн одоо сүүдэр бас нэг тал мөн гэж Фром хэлээд байгаа. Түрүүний одоо тэр өөрийгөө сайн таньж мэдэх гэж штэ. Тэгэхгүйгээр хин нэг ингээд одоо хин нэг нь татагдаад ч юм уу ингээд дурлах ч юм уу те нэг дурлчаад байдаг төрлийн хүмүүсээ ингээд эргээд харангуут тэд нар нь жишээ нь одоо нөө токсик гэж хэлдэг ш. Тэ нэг юм хор хөнөөлтөй дандаа тийм хүмүүстэй учирчаад байдаг талтай ч юм уу нэг тийм одоо нөгөө яг яагаад тийм хүнд ингээд татагдаад байгаагаа бас нэг асуух хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нэг эргээд харангуут дандаа нэг юм хор хөнөөлтөй харилцаанд орчоод байдаг. Тэнгүүд яг нэг ингээд сонирхоод байгаа хүмүүс нь жишээ нь одоо нөгөө өөрийнх нь зөвхөн мэддэг төрлийн харилцаатай одоо мэддэг төрлийн сэтгэл зүйтэй хүмүүсийг тэгж татагдаад байна уу тий одоо нэг багтаа байхдаа хамгийн ойр өссөн ээж юм аав аль нэг нь одоо нэг бас хэцүү одоо нөгөө эрүүл биш ч байсан юм уу тэрнээс болоод ирээдүйд байх одоо хамт байх хүнээ бас яг тэнтэй төстэйгөр сонгоод идэх жишээ айгүй их байдаг шүү дээ тий. Тийм яг зөв одоо яг Фром номын сүүл хэсэгт нөө эцэг гэхийн хайрын тал дээр ярих та ер нь бол нөгөө нэг эцэг гэхийн хайрын тий тухайн хүүхдүүд рүү чиглүүлж байгаа хайраас хамаарат тухайн хүүхэд ирээдүйд гэр бүл болох эсрэг гүйцэтнийхээ хосыг сонгох дээр бүр асар том нөлөөтэй. Энийг баг ингээд нөгөө нэг суур 60-70%-ийг нь тавьчихж байгаа тийм хэсгүүд байгаа штэ. Тэгээд тэрийг хоёулаа сүүлэр хэсгээр нэлээд дэлгэрэнгүй ярина. За тэгэнгүүт яг ингээд хайрын харилцаан дээр хамгийн түрүүнд Фромын ажигласнаар энэ ч өөрөө нийгмийн сэтгэл зүйч хүн штэ. Нийгмийн ингээд судалгаа, социологийн судалгаануудыг ашиглаж ярьж байгаа. Энэ хүнийхаар бол хамгийн түрүүнд гаргадаг алдаа нь нэгдүгээрт яг нөгөө нэг хайр гэдэг ерөнхий нэр үгээр бусад бүх ингээд нөгөө нэг хайртай хамаатай ойлголтуудыг нэлзааж ойлгох гэдэгээс асуудал эхэлж байна гэж байгаа байхгүй. Жишээ нь дурлал гэж байгаа. Дурлал бол өөрөө тодорхой хэмжээний ингээд нөгөө богино хугацааны интервалтай үзэгдэл тухайн нэг юм урт хугацааны ч юм уу харилцааг эхлүүлэхэд шаардлагатай тийм энерги, тийм сэтгэл зүйн процессоо гэж нэрлэж байгаа. Тэгээ дурлал өөрөө яагаад ийм одоо хүчтэй мэдрэгддэг вэ гэхээр Фромын тайлбарснаар бол ингээд угаасаа аргагүй. Ягаад тэр хоёр цоош нь би нэг танихгүй хүн өөр өөрснийхөө ингээ голд байсан бусад хүн гэдэг категорид хамаарж исэн бол бусад хүн дотроос нэг хүнийг нь сонгоод тэр хүний хан хэрэм болоод өөрийнхөө бүхэл хан хэрэмүүдийг одоо алга болгоод ингээд дотны гэдэг тэрхүү ингээд одоо хүрээлэл рүү орно гэдэг нь өөрөө асар цоош шин. Одоо биднэрээр бол амьдарч байгаа хотоо солих ч юм уу те эсвэл одоо юу гэдгийг мэрэгчлээ солихтой адилхан ингээд цоош шин үзэгдэл учраас дурлал өөрөө илүү хүчтэй мэдрэмжтэй байх нь бол угаасаа зайлшгүй аргагүй. Тэгэхээр яг энэ бол өөрөө онцлогтой нэг юм төрөл юм байна гэдгийг нь ойлгоод авчих хэрэгтэй байдаг. Тэгэнгүүт тухайн одоо жишээ нь дурлалаар эхэлсэн харилцаа цаашаага дурлал гэдэг одоо үзэгдэл огт байхгүй болоод явах юм гэвэл бас үгүй. Энэ өөрөө ингээд динамик буюу одоо жишээ нь бүгдээрээ ингээд нэг жоохон зураглаж төсөөлөх юм бол надад яг иймэрхүү зураглал гарч ирсэн. Графикоор бол ингээд ихэндээ одоо хов хоосон би нэг танихгүй хоёр хүн дээр ингээд нэг юм
бүүм хийж эхлэл үүсгэх ёстой шүү дээ. Тэгэхээр график бол нэлээ ингээд юм савлгаатай те цойлсон ч юм уу график. Дундаа бол тэр график ингээд тогтмол савлгаатай байж байгаад амьдралын тодорхой нэг мөчтөөр бахаа бие биендээ дурлж болно те. Эсвэл бие биенээсээ уйдаад явж болно. За эсвэл уйдаад явахгүй маа гэхэд амьдралын шаардлагаар одоо жишээ нь хүүхдтэй болдог ч юм уу те. Хүүхд нэлэх байхад яг нэг анх байсан хосын дуралд хосын харилцаа нь магадгүй нэг жилээс 2 жилийн хооронд ингээд одоо хөндөрөх үедээ яг нэг одоо фроми яриад байгаа хайр гэдэг зүйлээрээ тогтож үлдэж хоцроод эргээгээд буцаад ахуйн асуудлуудаа шийдсэн дараа тэр нөөрөө ингэж буцаж одоо сэргэж гарч ирдэг ийм динамик зүйл гэдгийг нь ойлгох нь өөрөө нэгдүгээр чухал зүйл байгаад. Тэгэхгүй яг ингээд одоо байгаа олон нийтээр байгаа асуудлуудыг харангуут ер нь бол анх байсан яг тэр мэдрэмж өгүүлээд угаасаа тэр байхгүй болно. Яагаад вэ гэхээр бид нэр одоо дан ганц юм мөрөөдлийн ертөнцид амьдэрдгүү те. Бид нар мөнгө олох хэрэгтэй. Дээрэс нь Монголд эдийн засаг ямар хэцүү байгаа бэлээ. Тэгэхээр ингээд санхүүгийн болоод амжиргааны асуудлууд гарна. Тэгээ тийм асуудлууд ингээд дамгаалаад ирсэн үед чинь шууд хоёр хүн анхных шиг одоо юу гэдэг хин аав ээжийн гэрт амьдардаг ч юм уу те. Байсан үед бол санхүүгийн дарамт асар багтаа байгаа. За гэтэл голдоо шийдэх ёстой асар олон одоо санхүүгийн асуудал эсвэл ойлголцол ахуйн асуудал болоод ирэхэд одоо чинь өдөрт ярилцдаг нэг 1000 үйлбэрт ярилцдаг бай гэж бодъё л да тий. Тэгэл одоо анх үерхлийнхэн ч юм уу дурлалын үедээ нэг 80-90% нь тий дандаа хайрын тухай бие биенийхэн тухай бие биенээ сонирхсан яриа байсан бол яг ингээд ахуй эхлээд амьдрал эхлээд явсны дараа тэр ярианы бараг 70-80% нь тий хогоо асгасан ч юм уу тий хөрөгчн дотор ямар юм дуусж байгаа вэ эсвэл хүүхэд өвдсөн тухай хүүхдэд яг ямар юм хэрэгтэй тухай яриануд болоод эхлэхлээр анхны ингээд нөгөө тэр хүчтэй мэдрэгдэжсэн хэсэг нугаас уналтанд орхон гарцаагүй. Тэгэхээр хайрлах ягаад одоо from урлаг гэж хэлээд байгаа вэ гэхээр хайр гэдэг өөрөө яг нэг хөгжим тоглолт сурахтай адилхан сурдаг зүйл. Сурж болдог, дадуулах ёстой ийм зүйл. Ингээд бүгдээрээ төсөөлөх юм бол шүү дээ те. Яг ингээд бид нар шээс хүрээд шээдэг шүү дээ те. Тэрнтэй адилхан хайр хүрээд хайрлна гэж ойлголт байдаггүй гэж хэлээд байгаа. Тэгэнгүүт одоо бас нэг жишээ авах юм бол хайран дээр яг ингээд нөгөө хүн болгоны амьд хүн болгоны толгойтой болгоны эдэлж чаддаг тийм мэдрэмж биш ээ. Хайрыг одоо мэдрэж хайрыг яг ингээд жинхэнэ утгаар нь одоо хүртэхийн тулд бас хүмүүст мэдрүүлэхийн тулд энэ өөрөө тодорхой хэмжээний тухайн хүнээс хүчин чармаалт шаардна. Тодорхой хэмжээний одоо хайрын практик хэсэгт нь байгаа төвчээр төвлөрөөл тийм ээ одоо чухлыг гэрэмлэх гэдэг ч юм уу ийм ур чадрууд гаргаж иж өөрөө тэр хайр гэдэг зүйл оршдог. Одоо яг нэг хүн гитар тоглож сурахад тодорхой хэмжээний эхний нэг 7 хоног ч юм уу 14 хоног юугаач мэдэхгүй уучраа олдгоотой адилхан энэ хайр гэдэг өөрөө ингээ органикаараа байглаараа явж идэг процесс ерөөсөө биш. Тэгэхээр миний бодлоор бас ингээ хүмүүсийн эндүрүүд байдаг зүйл нь хайр гэдгийг яг ийм динамик байглаасаа яг энэ шээс үрээ шээнэ гэдэг чигтэй хайр хүрээд хайрлаад тэгээд тэрэн төрөхгүй бол цаашаага өөрийгөө байгалийнхаа жаманда хайчдаг зүйл гэж бас бодоод байгаа байхгүй. Тэгээд фрам айгуугаа юм библийн нэг жишээнүүдээс их авсан байгаа зүйрлэл болгож жишээ нь Адам Ева хоёр Деважингийн цэцэрлэгээс хөөгддөг штэ. Яагаад хөөгддөг вэ гэхээр үнэний модноос идэж болохгүй шүүгээд тань мэдхүн модноос алин мэдж байгаа нь өөрснийхөө байгалийн мөн чанараас даван гарч оюуханаа ашиглаж ихэлснийх нь бэлэгдэл нь өөрөө тань мэдхүн модноос жимс идээд хөөгдөж байгаа. Тэгээд дахиж буцаагаад нь Деважингийн цэцэрлэг рүү орё гэхэд оруулахгүй гэдэг тийм процесс болж байгаа байхгүй. Тэгээд from яг энэ үзэгдлийг хайртай холбож тайлбарлахдаа бид нар аль хэдийн антинлаг мөн чанараасаа хөөгдөд явцсан. Буцаж бид нар очих боломжгүй. Тодорхой хэмжээгээр инстинкт хайр нөлөөлж байгаа ч гэсэн дийлэнх нь бид нар цаашаага урагшаа алхаж одоо соёлд нийгэмшсэн одоо тэ хүн юм бол цаашаага алхаж хайрыг өөрөө урлаг болгож цаашаа хөгжүүлэх ёстой хүн эсний нэг чадвараа гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингэж гарч ирж байгаа. За цаашаага ярихад ер нь нэг ингээд ямар нэг ажилд чин сэтгэлээс хандж иж нэг юм үр дүн гардаг шүү дээ. Тэгээд тэрнтэй адилхан хайранд ч гэсэн ялгаагүй яг ажилд ханддагтай адилхан чин сэтгэлээс хандаж тухайн ингээ хайранд оролцоо өөрийнхөө зүгээс хийх зүйлс төвлөрөх гэдэг эдгээр зүйлсүүд оролцож тухайн ингээд хайр гарч ирдэг гэж фрам хэлээд байгаа байхгүй. Тэнгүүт энэ тал дээр яг нөгөө нэг залуу ялангуяа охтууд хөвгүүд том алдаа гаргадаг нь
хайр өөрөө ямар нэг хичээл зүтгэл шаардж ивэл худлаа хуурамч юм шиг те. Эсвэл хайр өөрөө ингээ хичээл зүтгэл гаргаад эхэлвэл дотор нэг хоосон болох гээд байгаа юм шиг те харагддаг. Гэтэл яг бодит байдал дээр from хэлж байгаагаар тэр одоо жишээ нь өсвөр наснд ч юм уу те тохиолдож байгаа. Эсвэл одоогийн яг нэг би ингээ эргэн тойронд таньдаг залуучуудын ярьж байгааг сонсоход одоогийн ингээд ялангуяа эмэгтэй хүн дээр харагдаад байгаа жишээ нь өөрөө ер нь бол ингээд гоё байгаад тэгээд эргэн тойронд байгаа эрэгтэй хүмүүстэй шалгуур өндөр тавиад тэгээд эмэгтэй хүн бол ерөнхийдөө ингээд ямар нэг үйлдэл хийх хэсгүй оролцоо хайранд гарах хэсгүй гоё сайхан байгаад ялангуяа нэг юм зүгий татдаг те гоё сайхан цэцэг шиг байж хахад хангалттай гэдэг хандлага байгаад байгаа. Тэгээд энэ хандлагыг өөрөө from нэг шүүмжилж өгөгдсөн байсан шүү дээ те. Одоо эмэгтэй хүн цэцгэнд хайртай гэсэн хэрнээ тэр цэцгийг услахаа мартсан бол тэр цэцэг нь хайртай гэдэгт нөр үнэмшийн аргагүй гэж те. Тэгэхээр эмэгтэй хүн би хайртай гэдэг тэр одоо англиар бол statement те. Байр суурийг илэрхийлснээр өөрөө хайртай гэж байгаагийн ямар нэг тийм төлөв байдлыг бол from ерөөсөө илэрхийлэхгүй гэж хэлээд байгаа. Хайр гэдэг өөрөө идэвхтэй үйлдэл ямар нэг одоо жишээ нь тухайн процессд оролцсон тэр одоо жишээ нь хайрлаж байгаа объектийгоо ямар нэг өөрчлөөх эсвэл байгаад нэг юм оролцох гэдэг тийм сэтэл динамикаар үүсэх ёстой үүсдэг гэж тайлбарлаад байгаа юм л та. Одоо энэ дээр надад нэг юм бодогдож байна л да. Жишээ нь саяны кейс одоо нэг хоёр хүн гэр бүлийн хүрээнд авч үзэхэд одоо жишээ нь эхний хэсэгтээ тэ зөнгөж танилцаад болцож байгаа үед хэрвээ эмэгтэй нь ингээд амар хялбарх одоо тэр эмэгтэйтэй уулзахад амар хялбархан тэгэл эмэгтэй нь ингээд найр тавиал төрүүлж тэр эрэгтэйгийнхаа бараг араас нь гүүгээлэх юм бол манай одоо нийгэмд нэг юм одоо бичгтэйг хууль гэдэг шиг нэг юм ямар амархан за тий энэ дээр яг нэг үйлдэл хийх гэдгээр юуг ойлгож байгаа вэ гэдэг асуулт болно. За хямдхан найр тавина гүүн гэж шүү дээ. За энэ 3-ыг аваад үзэх юм бол бүгдээрээ яг одоо from хэлж байгаагаар түрүүний хайр гэдэг үгнэн ойлголтоос илүүтэй яг тэр дурлалтай холбоотой мөн дээрээс нь илүү нэг тийм инстинктив хэсгүүд нь болж хувираад байгаа. Эхний үеийн юу байгаад энэ тэр одоо дурлалтай холбоотой хэсэг дээр. Одоо яг саяны кейс дээр from-ийнхоор бол яг тэр эмэгтэй хүнээс гарах үйлдэл нь юу гэж тайлбарлаад байгаа гэхээр за магадгүй жишээ нь нэг залуу найз одоо эмэгтэйгийнхаа гэрээс 30 км-ийн зайтай амьдардаг байлаа гэж бодъё л доо. Тэгэнгүүт тэр эрэгтэй нь ингээд автобусанд суугаад өглөө эрт босоо тэр эмэгтэйтэй уулзах болгоны төлөө 30 км хамгийн ихний автобусанд суугаад одоо явдаг гэж төсөөлч. Тэгэх юм бол яг тэр эмэгтэй бол одоо нэг from хэлж байгаагаар ойлгох хэрэгтэй гэж байгаа. Нэгдүгээрт яг энэ эрэгтэй хүн яг яах гээд байгаа вэ гэдгийг нь ойлгоод за юу нь хэцүү байгаа вэ, амархан байгаа вэ гэдгийг тэр empathize хийгээд за тэгэж 30 км туулж ирж байгаа бол одоо хэрэггүй гэдэг ч юм уу те нэг юм халамжилсан үйлдэлийг хэлээд байгаа байхгүй юу? Хайр гэж. Тэрнээс биш юу гэдгийг одоо нэг тухайн эмэгтэйтэй унтахыг хүсэж байгаа бол бие амархан цул тавьж өгж байгаа нь үйлдэл гэж бол from хэлэхгүй байгаа. Эсрэгээр юм халамжилсан үйлдэл. За магадгүй 30 км одоо чинь яваад ирсэн бол гаргаад нэг ус өгдөг ч юм уу те, цангаснуу ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг хаана явж байгааг нэг асуудаг ч юм уу те. Эсвэл буцахт нь боломжтой яваарай гэж хэлдэг ч юм уу те. Ерөнхийдөө нэг тухайн хүнийг ойлгоод хэцүү гоё сайхан байгаа гэдгийг өмнөөс нь мэдрээд тэнцээ хийж байгаа үйлдэлүүд бол хайр гэж from тодорхойлоод байгаа. Тэгэхээр түрүүний ярьсан нэг хямдхан гэдгээс арай өөр асуудал болж хувираад байгаа. Хямдхан амархан гэдгээс өөр. Нөгөө талаасаа түрүүний хэлсэн тэр 30 км яваад байгаа залуугийн жишээг харахад ч гэсэн бас нөгөө хүн empathize хийхгүй байгаа нь харагдчих. Жишээ нь 30 км явж очиж гин гэдэг нь нөгөө нэг эмэгтэйд магадгүй сэтгэл зүйн дарамт болж магадгүй шүү дээ. Одоо ингээд хитрхи одоо нэг хитийцсэн нэг юм одоо нөгөө над би ингээ 30 км зориод ирсэн чинь надтай уулзахгүй яадан гэдэг хандлага гаргаад байгаа мó. Тэгэхээр яг аль талаасаа жишээ түрүүний би биенийх нь орон тавьж үзээд халамжлан гингүүд өглөө болгон лав хайртаг илэрхийлэхин төлөө 30 км явах нь өөрөө одоо from хэлж байгаагаар бол яг ингэж өөрийнхөө орон тавьж хайрлаад байгаа биш. Илүү юм нарциссист буюу өөрийнхөө хайрыг нотлох гэсэн
яг тухайн тэр эмэгтэй гоё сайхан байлгана гэхээс илүүтэй өөрийнхөө нарциссист шинжийг илэрхийлж миний хайр илүү шүү гэдэг нэг юм жоохон дарангуй байдлын нэрнгээс илэрхийлэл гэж хэлж байгаа. Одоо нөгөө зүгээр энгийн хайртай шүү гэд хэлдэг өмнө байдаг шүү. Тэнгүүт үгүй би илүү хайртай штэ гэж хэлдэг чинь бас нөгөө хүнийхээ хайрыг үгүйсгээд бүр дарж орч. Энд дээр би нэг гоё жишээ бодож олсон. Одоо ингээд энэ тэн сошиал дээр их харагддаг 1000 сарна авч өгч юм уу те хэтэрхий үнэтэй билег одоо ингээ үргэлжлэхийн үед авч өгч юм уу те энэ өөрөө яг нөгөө нэг тухайн эмэгтэй хүнийг хайрлаж байгаа хэлбэр бол from ерөөсөж биш гэж үзэж байгаа юм том үнэтэй билег те тэр билег нь өөрөө шүү дээ те ямар ч бодож олсон юм байхгүй одоо тухайн яг хүнд яг юу асуудлыг нь шийддэг вэ юу сайхан байх вэ гэдгийг нь таньж мэдэхгүйгээр зүгээр өөрийнхөө нөгөө нэг юм түрүүний хэлсэн одоо мөнгөтэй карьертай гэдгийг нотлох гэсэн эгогийнх нь нэг илэрхийлэмж одоо салбар нь 1000 ширхэг сарнаа авч өгдөг ч юм уу те тэгснэ би бүр тэр зурганд амар гайхдаг заяа 1000 ширхэг сарнааныхын голоор ингээ 20,000 төгрөгнүүд эсвэл $100 ингээ шургуулсан тийм дэлбээ ингээ өгч байгаа байхгүй одоо энэ ингээд хайр арилжааны гэдгийн бүр нэг хамгийн том хэсэг нь болчих. За фрам бүр ингэж яг иймэрхүү ингээ харилцаа үүсэт эхлэнгүү тэр цэцгэн дотор ингээ баахан $100 хийгээд нэг том цэцэг өчлөө шүү дээ. Тэнгүүт энэ өөрөө цаагаараа за би чамд ингээд ямар нэг арилжааны үнцэн өглөө. Чи зөрүүлээд ямар нэг арилжааны үнцэн өгөх ёстой гэдгийг шууд тулгын шаардж байгаа нэг хэлбэр хичээлж байгаа байхгүй. Тэнгүүт одоо гэрлээгүй байж үнтэй машин өгөх ч гэсэн нөгөө хүнд эвгүй санагдана гэдгийг нь эмфатайз хийж бодох гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр одоо түрүүний ярьсан те аль жишээ нь бол бүгд л асуудалтай болж таарат байгаа. Тэгэхээр Фромын хэлээд байгаа яг нь хайрлахад суралцъя, хайрладаг байя гэдгийг нэгдүгээр хамгийн том шат нь бүгдээрээс ойлгож байгаа юм бол ойлгох. Тэр хайрлах гад байгаа хүнээ ойлгох нэгдүгээр шат. Өмнөөс нь бодож үзэх. Оронд нь өөрийгөө тавьж үзэх. Тэгээд дараа нь хайрласныгаа илэрхийлж үйл гаргаж байгаа бол жинхнээсээ үйлдэл гаргах. Одоо энэ дээр нэг Гётегийн нэг гоё жишээд шүү дээ. Нэг хүн ой дундуур явж байгаад нэг сайхан цэцэг таалагдсан. Тэр таалагдсан цэцгийг нэг лам хүн өөрөө тэр цэцэг таалагдсанаас болоод хажууд нь нислгаж суугаад өөрийнхөө ажлыг умартаад үлдсэн юм. За энэ бол өөрөө нэг жишээ өөрийгөө золиослж байгаа хайр. Өөр нэг хүн байлаа гэхэд гоё санагдсан учраас зүгээр тасдаж аваад явцсан гэд тэ. Тухайн хүн тэр цэцэг өөртөө л хамт байх нь чухалхоос биш. Тэр цэцэг цаашаага тасраад амьдрын үхэн үү эсвэл өөрийнхөө дуртай дургу гоё байх хэвээр газараа байна уугүй хамаагүй. Гурав дахь энэ бол гэхдээ төгс шийдэл нь биш. Гэхдээ нөгөө өрөөсөө дээр шийдэл нь яасан гэхээр нөгөө нэг цэцгийг таслахгүйгээр үндэстэй нь хамтдаа ингээ хөрстэй нь авч яваад өөрийнхөө одоо цэцэрлэгдэх тэр одоо өөрийнхөө бусад те мод хөрсөн донд суулгаж байгаа бол тухайн зүгээр цэцгнийхэн жишээн дээр авч үзэхэд тэр цэцгийг хайрлаж байгаа хөө хүлэх гэсэн үг те. Тэгэхээр хайр гэдэг ерөөсөө яг тухайн тэр хайрлаж байгаа объектийгоо яаж илүү сайн сайхан байлгах вэ? Гэхдээ тэр сайн сайхан гэж хэлээд байгаа нь өөрөө субъектив буюу өөрийнх нь одоо өнцгөөс субъектив биш. Яг тэр өөрийнх нь хувьд энэ сайхан байх гэж бодоод хийх биш тий. Яг тэр хүний хувьд сайхны хэмжүүр нь аль вэ гэдгийг олж мэдээд тэрэнд нь тааруулж. Яг зөв. Одоо жишээ нэг хүн эрэгтэй те эмэгтэйгээ одоо сайхан байна гэдгийг йогад явдаг ч юм уу те эсвэл үсээ буржгар байлгахыг сайхан гэж боддог байнгута тэрүүгээрээ шахаадаж болохгүй гэсэн үг шүү дээ. Яг тэр эмэгтэй хүнд яг юу сайхан юм болоо гэдгийг нь ойлгох тэр ойлгох гэдэг шат бол өөрөө хамгийн чухал. Тэгээ from энэ номын ихэнд зөндөө хэлж байгаа philosophy application дээр бас ишлүүдээс нь оруулсан. Ойлгосон зүйлэл хүн хайрлаж чадна. Ойлгохгүй байгаа зүйлээ хүн хизээж хайрлахгүй. Яг түрүүний үйлдэл гаргадаг гэдэг агуулгаар ярих юм бол эмгтэй гэдгээс бас нөгөө эрэгтэй талдаа бас ялгаагүй бодно гэсэн үг шүү дээ. Ялгаагүй эрэгтэйд нь ямар байна, ямар байх бол гоё байхаар байна гэдгээ бас тийм гэсэн. За тэгэнгүүт одоо хэдүүлээ дараагийнхаа агуулга руу оръё. За юу вэ гэхээр хайрын одоо хүний мөн чанарын оршихуйн асуудлуудын хариулт нь өөрөө хайр болдог тухай гарч ирлээ. За хүн ер нь төрлөхөөс айгу ганцаардмал амтна. Ганцаараа төрдөг, ганцаараа хүн. За тэгээд энэ амьдралын энэ үргэлжлсэн хугацаанд хүн байнгын ганцаараа байхаас зайлсхийж эхэлж байдаг. Хүн одоо жишээ нь тодорхой нэг клубт дэлсдэг те эсвэл одоо жишээ нэг юм хүрээлэл клубт дэлсэж болно, membership клубуудад орж болдог, найз нөхөдтэй болдог, ажлын хамт олонтой болдог гэх мэтээр ингэ явсаар байдаг. Тэгээ энэ болгоно нь өөрөө хүний
насан туршдаа яг мэдэрдэг тэр ганцаардлын айцсаасаа зайлсхийх оролдлогууд гэж. За бүр цаашлаад шашин зохиосон тий тэр итгэл хүмүүс яагаад дайн байлдаан хийдэг өгөнгүүд фромихоор ганцаардсаасаа болоод дайн хийдэг. Нөгөө нэг байлдаад байгаа эсрэг тал нь өөрөө тэр талтайгаа хамт байхын төлөө дайтаж байгаа. Тэгэхээр дайн хүртэл яг ганцаардлаасаа зайлсхийсний эсрэг үр дүн гэж байгаа байхгүй. Жишээ нэг бүгдээрээ төсөөлөх юм бол хүн нэгдлийн үед ингээд нэг хэсэг отог овог аймаг байлаа л да тий. Тэнгүүд ингээ ганцаархнаа тэнчэнэ нэг аруулгахна амьдрахаасаа уйдаад айгаад залхаад тэгээд байлдах өөр хүмүүсийг хайгаад байгаа байхгүй. Тэгэхээр дайн байлдаан ч гэсэн бусд руу татагдах тэр татагдалтын нэг хэлбэр гэж үзээд байгаа. Тэгээд энэ дотроос өөрөө хамгийн том хүн төрөлхтний бодож олж ирсэн бөгөөд яг н оршихуйн асуудлын шийдэл нь бол хайр болдог. Хүн яагаад ингээд хин нэг хайрлах хэрэгцээ те байгаа. Ялангуяа эмэгтэй хүн дээр хүүхдтэй болоод хүүхдэд хайрлах хэрэгцээ. Эрэгтэй хүн дээр хайртай хосоо олох хэрэгцээ те гэдэг энэ хэрэгцээнүүд байна гэхээр хүн ерөөхдөө ганцаардлаас айж ганцаараа өөхөх, ганцаараа төрсөн тэрхүү мэдрэмжүүдэд даван туулах гэдэг тийм том оршихуйн шалтгаан байгаа байхгүй. За тэгэнгүүт эрэгтэй эмэгтэй хоёр хүн ер нь ингээд төрөлхөөсөө бие биентэйгээ хамт байсан ч гэсэн ганцаардлаа даван туулахгүй байх тэр мөн чанартай гэж. Яагаад вэ гэхээр ялгаатай. Одоо бие физиологийн хувьд ялгаатай гэсэн. Тэгээ энэ дээр айгүй гоё юм ярьж байгаа. Бусдаас ялгаатай байгаагаа мэдрэх үед хүн ичдэг. Ичж байгаа хүн ганцаардаж эхэлдэг гэж. За одоо жишээ нь эмэгтэй хүннэнд байхгүй зүйлс надад байна шүү дээ. Одоо янз бүрийн физиолог талаасаа ч гэсэн. Тэнгүүт би эмэгтэй хүн биш учраас өөрийнхөө бие махбодоос ичнэ гэсэн үг. Тэнгүүд хоёр эмэгтэй хүн ч юм уу найзууд ингээ хамт сава маавнд орохоос ичдэггүй шүү дээ. Тэгэхээр ингээ ялгаатай байдал өөрөө ичгүрийн мэдрэмжийг үүсгэдэг. Тэгэхээр энэ ичгүрийн мэдрэмжийг даван туулж бие биетэйгээ ойртох гэдэг нь өөрөө хосын харилцааны бас нэг том. Одоо тэр нөгөө юу санаанд орж шүү дээ. Брене Браун гэдэг профессор шүү дээ. Тэр нөгөө vulnerability-гийн тухай айгүй ярьдаг дэмзэг байдал гэх юм уу. Тэрний цаана бас яг нөгөө shame ичих тэгээд тэрний нөгөө тэрийгээ даван туулаад зориг гэдэг мэдрэмж дотроо үүсгэж байгаа. Дараа нь vulnerable буюу эмзэг талаа нээх. Тэнгүүд яг тэр эмзэг талаа нээж чадж байгаа тэр хүнтэйгээ ингэж одоо нөгөө intimate тэг бүр илүү юм дотн харилцаа үүсгэхээр ингэж өөрийгөө нээдэг тухай санаанд орж байна. Тийм байна. Тэгээд одоо ингэж байгаа юм. Анхдагч холбоо гэж нэг ойлголт байгаа. Юу юм гэхээр нөгөө from-ийн бусад бүтээлүүд дээр бас гардаг тий. Одоо яг хувь хүн дээр аваад үзэх юм бол байгаль нийгмийн хувьд бол анхдагч холбоо. Юу вэ гэхээр байглаасаа одоо бид нар чинь сайн наадмын амралтаар ингээл гол усан дээр очивол тий уул хад руу очиод байгаа чинь ер нь бол from-ийн зүгээр шулуухнаар гэхдээ та бүхэнтэй санал нийлэхгүй байх хэлж байгаагаар бол нэг төлөвш цаашаа явахгүй байгааг нэг илэрлэж байгаа байхгүй юу? Анхдагч холбооноос салаагүй байгаа. Анхдагч холбоогоо эргэж санагалзаж очиж нөгөө нэг ингээд дурсаад байгааг нэг хэлбэр. Тэгээ Монголд нөгөө нэг ийм асар олон ээжийн тухай, аавын тухай дуунууд зохиогддог. Тэнгүүд яхаа олон улсад ингээд тиймэрхүү дуунууд байдаг ч гэсэн тооны хувьд аваад үзэх юм бол монголчууд яг ингээд эцэг ихтэй ээнэг шиж дасаж тэгээ тэрдгээр ээж аваас холдохгүй сэтгэл зүйн хувьд байгаа тал нь өөр ингээд анхныхаа их сурвалжаас холдож цаашаа алхаж чадахгүй байгаа сэтгэл зүйн хувьд нэг онцлог нэгэд байгаа байхгүй. Тэгээ энийг яагаад ярьж байгаа юм бэ гэхээр яагаад байгаль руу нөгөө нэг хүмүүс ингээд тэмүүлдэг байсан байхнаасаа гэхээр ганцаардахгүй тулд гэж байгаа байхгүй. Байгаль бол өөрөө нийтлэг юм нэгдэлгийн агуулгатай мэдрэмжтэй зүйл. Тэгэнгүүт байгальтай нэг байж одоо байгаль дахин шүтэж мөргөж уул устай нэг гэдгээ мэдрэх нь өөрөө тухайн хүн ганцаардахаасаа зугатаад байгаа гэсэн. За одоо чинь аан амтны тотем шүтлэгтэй онго шүтлэгийг ингээд шүтэх өөрөө эсвэл ингээд чонын тахамсгч юм уу эсвэл чонын соёо зүөх нь өөрөө бас ганцаардахаасаа яагаад байгаа гэсэн. Ер нь фронт гэж тайлбарлаад. Тэгэнгүүт энэ ганцаардлыг ингээд даван туулах гэж түүхэндээ ялангуяа хүн нэгдлийн үеийн хүмүүс за сүүл рүүгээ жоохон примитив отог овгийн хүмүүс нөгөө нэг юм олноороо групп сексийн ийм цан үйл хийдэг байсан гэж байгаа байхгүй юу? Ялангуяа эрт үедээ. Дээр үедээ. Одоо нөгөө нэг юм ганцаардлаасаа айгаад тэр үедээ ингээд хувь хүн устгах хэвээр хувь хүн гэж байхгүй. Ерөнхийдөө нэг юм олонлог нэгэн цул одоо отог овог одоо ерөөсөө ингээд тэрний ихнэр нөхөр ерөөс юу ч хамаа авахгүй ингээд ийм нэг групп энийг болохоор оргиастик гэж яг ном дээр дурдаад байгаа. Тим ингээд одоо зан үйл хийж
ганцаардлын айдсаас хэсэг нь тавирж цухтаагаад арилгадаг. Тэгээд дараачаас дахиад ганцаардаж эхэлдэг иймэрхүү үзэгдлүүд байгаа. Тэгэнгүүт From-ийн хэлж байгаагаар хайр юу байж болохгүй вэ гэхээр яг саяных шиг одоо нэг ийм ганцаардаж сурсан хоёр хүн бие бинийгээ хайрлуулж ихнээсээ хайрлаж чадна гэдэг байгаа байхгүй. Ганцаардл өөрөө яг юу авчирдаг вэ гэхээр тайван байдал, төвшин байдал, ээж аавгүйгээрээ орших, цаашлаа том хүн болох чадвар. Нөгөө individualization гэдэг болно шүү дээ. Байдгалчлал гэдэг зүйл болно. Одоо энэ тухай бас нөгөө From-ийн найдвар хувьсах уу гэдэг ном дээр нь дурдчихсан санагдаж байна. Яг тэр линкийг тавьчих тий. Тэгээд яг ийм хоёр бодгол болцсон юу гэхээр анхдагч холбоогоо ойлгоод тодорхой хэмжээний төлөвшил сэтгэлзүүд явцсан. Хоёр хүн бие биенээ хайрлах та жинхнээсээ яг оюун санаан дээр суурилсан илүү бат бөх хайр үүсдэг гэж байгаа. Үгүй гэвэл яагаад үгүй вэ гэхээр нэг нэгээ зүгээр аврах exit гарц гэж хараад байгаа гэсэн үг. Нэг нь одоо жишээ нь ганцаардлаас аврах гарц гэсэн үг. Тэгэхээр эхлээд хүн ганцаараа байж сурах хэвээр. Ганцаараа байгаад өөрийгөө ойлгоод бодголцлогдаад одоо түрүүний нөгөө анхдагч холбооноос бүр тасраад тий өөрөө бүх юмаа шийддэг, өөрөө ингэж бие даасан бодгол болох хэвээр байгаад шүү дээ. Тэгчингүүт тэгээгүй кейсүүд нь яаж ийнү гэхээр одоо энэ дээр нөө эцэгхийн хайрын тухай зөндөө авч ярьдаг те. Ээжийн хайр бол ингээд нөхцөлгүй байдгаараа хамгийн том ялгаатай байдаг хайрын дотроос гэж байгаа. Бараг нь хорвол ихэд дээрх цорын ганц ямар нэг нөхцөл буй if те хэрвээ чи ингүүл би чамайг хайрлна гэж нөхцөл тавьдаггүй хайр бол ээжийн хайр. Тэгмүүд ээжийн хайрыг нөхцөлтэйгээр мэдэрсэн хүүхэд том болоод яг тийм нөхцөлгүй хайрыг эхнэрээсээ ч юм уу нэхэд эхнэр нь өөрөө жишээ нь чи одоо жоохон хичээлтэй ч юм уу эсвэл нөгөө нэг зүй ёсны те гэрүүлээ авч явах гэрийн эзний шаардлагуудыг тавих үед хүлээж авдаггүй. Эндээсээ уурсандаа магадгүй агсан сохтуу тавих, буруу зуршил руу явах сэтэл нь өөрөө тэр ээжийн хайрын нөхцөлгүй гэдэг шинжийг дутуу амснаас болж үүссэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм төрлийн одоо чинь эрэгтэй бол яг тэр гэж бодголчлагдаагүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ийм бодголчлагдаж яг нөгөө нэг ээж аавынхаа анхдагч холбооноос сэтгэлзэн хувьдаа бүрэн алсраагүй хүн өөр нэгэн хостой болох үедээ яг нөгөө л нэг асуудлууд нь дахин үүссэн гарч ирнэ гэж өөр нь бол From хэлээд байгаа. Одоо тэгвэл ээж нөхцөлгүй хайрлах хэрэгтэй юм шүү дээ. Тэнгүүт ингээд хэрвээ зөв явсан бол ингээд нөхцөлгүй хайрлсан ээжүүдийн цуваа байх хэрэгтэй юм тий. Цуваан дундаас нэг нь буруудаад жишээ нь нэг ээж нь нөхцөлтэй хайрлаад тэгээ хүүхэд нь ингээд одоо нөгөө том болоод нөхцөлгүй хайрлах хэнийг хайсараад бүр ингээд дэврээд intergenerational trauma шиг юм байна. Одоо яг нөгөө нэг би баг уншиж байхдаа ингэж утсан шүү дээ. Ингээд хүмүүс Монголд ингээд нөгөө нэг удмын хараал гэж яриалдаг те. Тин чин зүгээр явж зүгээр нэг юм соёлын тухайн нэг хувь хүний сэтгэл зүйн асуудал цаашаа халдварлаж дамжиж байгааг л баг бид нар удмын хараал гэж ер нь бас те хилээд байгаа юм шиг сүүлргөө санагдсан. Тэгээд цаашлуулаад ярихад түрүүний хэлсэн ер нь тэгэхээр яг энэ подкастыг сонсож байгаа та бүхэн бас ингээд бодоод үзээрэй те. Бид нар нэгдүгээрт яг ингээд одоо хос хайрлаж сурахын тулд энэ хайрлах гэдэг одоо үйлдэлийг урлаг болтол нь авч үзэхийн тулд нэгдүгээрт уг хувь хүмүүс маань хувь хүмүүс болж бие даасан сэтгэлзэн хувьд бодголчлогдох гэдэг процесс бол явах хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд тухайн харилцаа магадгүй явж цааш үргэлжилж болно. За From бүр ийм хэлж байгаа. Эротик хайрын хувьд дээр бол нөгөө нэг бие биендээ татагдаад за тэгээд татагдсныхаа үндсэн дээрээс яг ингээд intimate relationship буюу те бэлгийн харилцаанд орсон ч гэсэн эротик хайр үүсэхгүй байж болдог гэж байгаа. Яг эротик хайр гэж зүгээр ингээд бэлгийн харилцааг бол From нэрлэхгүй байна. Эротик хайр гэдэг нь тухайн хүнтэй яг ингээд бие махбодын хувьд харилцаанд орохдоо бас нөгөө хүнийгээ бас яг empathize хийж нөгөө хүндээ яаж сайхан байлгах уу гой байлгах уу гэдгийг нөгөө нэг бодож үйлдэж байгаа яг ийм хоёр талаас хоёр субъект байгаа үе дээр жинхнээсээ ханамж таашаал гэдэг зүйл ирдэг. Тэрнээс биш одоо нөгөө нэг From бүр ийм нэршил авч байгаа. Симбиотик бодгол гэж байдаг шүү дээ. Тэнгүүт энэний яг анхдагч утга нь бол нөгөө нэг ураг юунда ихийнхаа одоо савн дотор тэ ураг байх ээж хоёр бол жинхнээсээ симбиотик бодгол юм байл та. Ингээ хоёр ам нэг биеийн дотор оршдог. Тэгэнгүүт яг нөгөө түрүүний хэлсэн бодголчлагдаагүй хүмүүс бэлгийн харилцаанд орохдоо симбиотик байх гэж хичээдэг гинэ.
Юу гэсэн үг юм гэхээр одоо садомазохист буюу садист хүний жишээ, мазохист хүний жишээ бол яг ийм симбиотик болох гэж хүчээж байгаа хоёр хүн гинэ. Юу гэсэн үг юм гэхээр яг өөрөө бие даасан нэг одоо тулгуур баг нь байгаад нөгөө хүний одоо хувь чанарыг ч гэсэн ойлгоод тухайн хоёр хүн бэлгийн харилцаанд орохгүй бэлгийн харилцаанд орох гэдгийг симбиотик болох буюу нэг бол ингээд дарангуулад нөгөө хүнтэйгээ нөгөө хүнийг өөрийнх нь нэг хэсэг болгож үдэ идэнэ гэсэн үг байхгүй сэтгэл зүйн үедээ идэж дуусгана. Тийм нөгөө нэг мазохист тал нь бол өөрөө хин нэг идүүлж дуусаж ингээд симбиоз болох гэж оролдоод байгаа гэж Фром тайлбарлаад байгаа. Одоо яг бүр ингээд дотнд байх гад байгаа тэр одоо сэтгэл нь ингээ хитийдээ туйлшраад одоо савн дотроо байгаа ураг ээж хоёрын хэмжээнд очих гэж тийм боломжгүй шүү дээ. Очих гэж хичээж байгаагийн одоо гаж илэрлэн одоо нөгөө хүнийгээ ингээ өөрийнхөө харьяанд байгаа гэдгийг магадгүй зодож зохиж бэлгийнхаа одоо тэ явцсан үед илэрхийлэх ч юм нөгөөх нь ингээд арчаагүй гэдгийг илэрхийлэх гэх. Тэгэхээр энэ бүгдийн суурь нь эргээл нөгөө л нэг бодголцлагчдаж бид нар сэтгэл зүйн хувьд яг ингээ бие даасан хүмүүс болж хувирах. Яг тэр салах процесс бол амар чухал байгаад шүү дээ. Тэнгүүт нөгөө нэг салах энэ дээр чадахгүй байсаар хагаад баг хүч байгаа. Тийм. Тэн чи өөрөө яг наснаас амар үл хамаатай бас асуудал шүү дээ. Тэгээд ээж эцэгхийн хайрын тухай Фром асар гоё ялгаатай хэлсэн. Түрүүний хэлсэн эхийн хайр бол нөхцөлгүй хайрладаг те ямар нэгэн шалтгаан тоочхгүйгээр одоо өөрийнхөө батаад улмаа нямаа гэдэг гурван хүүхдийн гуруулан л адилхан хайрладаг. Тэгээ энийг аягүй гоё зүүрлсэн нөгөө нэг газар их те тэнгэр эцэг гэж монголчууд ярьдагтаа яг ингээ адилхан жишээ Фром авч байгаа байхгүй. Яагаад тэгэхээр аавын хайр бол өөрөө тэнгэртэй аягүй төстэй. Ээжийн хайр бол газартай их төстэй. Яагаад тэгэхээр тэнгэр бол өөрөөсөө дандаа ямар нэг зүйлийг гаргаж газар руу өгч идэг. Нарны тусгал ч юм уу эсвэл бороо орох ч юм уу ийм процесс байдаг. Газар бол тэрхүү одоо нарны тусгал те эсвэл бороо чигийг аваад илүү гоё сайхнаар цэцэглэн дэлгэрч одоо өөр удмаа үлдээнэ гэдэг шиг цэцэг жимс ургах гэдэг ийм процесс явдгаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр эцгийн хайр бол нөхцөлтэй хайр гэж Фром хэлж байгаа. Заавал тийм байх ёстой гэж үрлж байгаа. Гэхдээ энэ нь өөрөө одоо яг энэ ээж аав яг хайрын яг энэ өөрөө нюанс ирээдүйд гарч байгаа хүүхдийн сэтгэл зүй дараагийн хайрын асуудлынх нь асуудалч болж байгаа, шийдэлч болж байгаа. Ер нь бол бүх зүйлд нөлөөлж байгаа зүйл нь энэ хоёр. За хүүхдийг ер нь 5-6 нас хүртэл бол эхийн хайр нэг нөхцөлгүй гэдгийг нь мэдрэх их чухал байдаг гинэ. Одоо жишээ нь хүүхдийг ингээд ээж нь ялангуяа ээж нь шүү эрэгтэй хүүхдийг ч эмэгтэй хүүхдийг ч чи энийг ингүүл би чам дургу болоод хайж явна. Энийг чи ингээд сайн хийх юм бол би чамайг хайрлаж ихээр авч өгөн ч юм уу. Иймэрхүү if те нөхцөл ээж талаасаа тавиад эхлэх юм бол энэ өөрөө тухайн хүүхдийн сэтгэл зүйд асар том хайрын одоо сэтгэл зүйн төлөвшгөд доголдол үүсгээд хүүхэд өөрөө нөхцөлгүй хайрлагдаж үзээгүй учраас том болоод нөхцөлгүй хайрлах ямар нэг тийм өөр хүнийг хайгаад тэр нь олдохгүйгээсээ болж туйлшралд хүрэх асуудалтай. Нөгөө талаас аавын хайр нь ямар онцлогтой гэхээр яг нийгмээс ирэх тэр шахалт дарамтын эхний сургах процессыг аав нөхсдөг гинэ. Аав нь бол нөхцөлтэй хайрлах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Чи энийг ингээд даваад гарчгаа чадна. Би чамайг байгаар чи хайрлахгүй. Чи энийг заавал хийх ёстой. Чи мундаг хүүхдээ урамшуулаад явж болно. Гэхдээ байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Байгааг нь ингээд дандаа ахиулах жоохон ингээд шүүхтэй. Ингээд буруу байвал бурууг нь хэлэх. Ээж нь бол буруу байвал бурууг нь хэлж байгаа ч гэсэн хайрлсан хэвээрээ байгаа байхгүй. Аав нь бол одоо жишээ нэг жоохон муухай ажиллах, загнах те. За зодох бол хэрэггүй байх зүгээр загнах, жоохон муухай ажиллах. Одоо ингээд хүүхдтэй сөрөг мэдрэмж төрүүлэх тодорхой хэмжээний зөв хэр хэмжээнд те. Гэхдээ бас нөгөө хайртай гэдгээ бас ямар нэг байдлаар илэрхийлж байх нөгөө хүлэн зөвшөөрөгдөхгүй байдаг юу ч бүр ингээд амжраад бас өөр асуудал авчдаг шүү. Аавдаа хүлэн зөвшөөрөгдөхгүй байвал тэ хүлэн зөвшөөрөгдөх талыгаа хайгаад тасан дуртай авчиж өөр нөгөө хосоосоо хүлэн зөвшөөрөгдөх юм хайгаад авчдаг. Тэгэхээр зөвөрийг миний ойлгосноор бол аав талаасаа угаасаа тэр хүүхдэд аягүй гоё хэлж байгаа юм. Эцэгхийн хайрын эцсийн зорилго бол хүүхдээ явуулах, насан туршээр нь явуулах. Тэрнээс биш бид нар одоо хүүхдээ насан туршид нь хажуудаа байлгахын төлөө хайрлаагүй. Бид нар ингээд явуулахын төлөө хайрлаж байгаа. Тэгэхээр нэг л өдөр хүүхэд ингээд нийгмээс ирэх одоо 9 чтийн муухай дарамт шахалтуудыг амсна. Тэгэхээр аав нь тэрэнд нь дасгаж бэлдэх ёстой хүн нь аав нь. Тэгэхээр яг ингээд илүү оюун санаа, логик талын хөгжлийг нь аав нь өөрөө хариуцаж тэр талын ачааг нь үүрэх ёстой. Ээж нь бол сэтгэл зүйн хувьд тухайн хүүхэд
ямар ч үед намайг хайрладаг хүн байгаа гэдэгтээ итгэж урагшаа алхах тэрхүү тулгын чулуунд болж өгдөг. Аав нь бол ямар ч үед надад аргын зааж өгөх, нөмрлөх. Гэхдээ би ингээд зөв аштайхан явахгүй бол том ташуур байгаа гэдэг тийм нэг юм тодорхой хэмжээний прешэр үүсгэх ёстой гэж Фром бол хэлж байгаа. Тэгжиж хүүхдийн яг нөгөө дараагийн бэлгийн болоод хайрын сэтгэл зөв төлөвшөж явна гэж. Ээжийн сэтгэлийг нь аав нь ухааныг нь баг ингээд сэтгэл ухаан хоёрыг төлөвшүүлж өгж штэ тэ. За тэгээд бид нар хайрлал сурахын тулд хамгийн түрүүнд нөө ганцаардмал шин чанараа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр яг та бүхэн ингээд ямарваа нэг юм давчитсан, яарсан, сандарсан ямарваа нэг юм өөрийнхөө ганцаараа байхдаа авдаг мэдрэмжсээ зүхтааж хин нэгнийг хайрлагдана гэж бол байхгүй. Гэдгийг яг From та бүхнийг сайн ойлгож аварсаа гэж хүсэж байгаа. За ингээд хүмүүс ганцаардлаас зүхтаахын тулд өөр асар их юм хийд юм байна л да. Одоо жишээ нь ингээд бид нар ингээд одоо нийгэмд мэдэн те янз бүрийн клубүүд, спортын сонирхлоороо магадгүй машины сонирхлоороо ингээд клубүүдэд илсээд байдаг. Тэгээ энэ нь өөрөө ингээд бас ганцаардлаас зүхтааж байгаа нэг хэлбэрүүд. Одоо эрт үедээ ч гэсэн Ромын иргэн гэж аюу алдартай ойлголтойсэн те. Дэлхийн иргэн ч юм уу. Одоо Монгол хүн ч юм уу те. Монгол хүн гэдэг үг өөрөө шүү дээ те. Ганцаардлаас айсны илэрлэл гэж байгаа байхгүй юу? Одоо зүгээр ингээд зүүрлж ярих юм бол. Яа тэгэхээр би дүлгөөнөө зүгээр яг ингээд өөрөөрөө тодорхойлоод ганцаардаад буруудад зөвдөөд явхаасаа илүү айхаад гэх юм айхан дотоод айж байгаа. Тэрийг алхахлахын тулд Монгол хүн гэдэг ерөнхийн нэг малгай өмсөж байгаа байхгүй. Хамаатуулаад байна. Монгол гэдэгт хамаатуулаад хэлж байгаа юм байна. Тийм. Монгол гэдэг малгайг би ингээ өмсчингүүт миний гаргаагүй Монгол хүний гаргасан гавьяа бол миний гавьяа тий. Тийм учраас олимпийн аварга биш Монгол хүний бол авчлаа тий. Тийм болохоор одоо олимпийн аварга төрүүл арх хүн ч юм уу тий. Эсвэл одоо юу гэх юм яг тиймэрхүү ингээ хандлага байгаад байна гэж аахгүй. Тэгэхээр за бүр одоо жишээ нэг ийм ямар ч бүлгэмд юунд хамаарахгүй байна гэж юу аах вэ? Зүгээр өөрснөөс ойлгох хэрэгтэй байгаад байгаа. Би ингээд ганцаараа байхаас айдаг, зүхтаадаг нөхөр болохоор ингээ хав ойрын клуб амаг юмд илсээд яваад байдаг нөхрүү те. Эсвэл яг үнэхээр тэр зүйлдээ сонирхолтой ямар нэг юм гадны хүмүүсийн шүүмж янз бүр юмнаас үл хамааран тэр зүйлээ сонирхдаггүй. Тийм тэр хүнийг одоо нөгөө хувь хүнийг нь илүү хөгжүүлж цааш нь ингээд өсгөх төрлийн клуб мэтэр бас байж болно шүү дээ. Тэгээд бүр амар юмэлсэн заа. За тийм ингээд ганцаарлаас цухтаа хэлбэрдлэгийн хөв цухтааж байгаа хүмүүс шүү дээ. Ямархуу бүр ингээ гадаад шинжүүд байгаа гэдээ бүр амар хэлсэн заа. За яад ингэсэн чинь нэрнийхээ эхний үсэгтээ шивээс хийлгэх. Одоо хувцс юмн дээр нэрнийхээ эхний үсэгтээ одоо подолк өмсөх. За цаашлаад бүр ингэж байгаа. Эсвэл ингээд нөгөө нэг өөрийнхөө төрсөн өдрөөр орсон утасны дугаартай байх. Өөрийнхөө төрсөн өдөр оролцсон машины дугаар энэ төр авах нь өөрөө угаасаа тэр хүн ямар ч нийгмээс ялгаатай гэж одоо сонголт гаргах шийдвэр гаргалт үед мэдрэхгүй байгаа. Ямар нэгэн одоо жишээ тэр тооноос өөрийгөө нийгмээс ялгаатай индивид хувь хүн гэдгийг мэдрэхгүй учраас өөрт ингээд ганц рандомаар тэ таамгаар оногдсон тоонууд ш регистрийн дугаар төрсэн онц тэр өөрөө сонгоогүй тэр тоогоороо ингээд тэр тоогоороо өөрийгөө хүрээлүүлэх гэж оролдох нь өөрөө бас ганцаардлаас зүхтаагаад илрэл тэгээд ганцаарцаа зүхтаасныхаа ичгүүрэнд би хувь хүн шүү би та нараас өөр шүү гэдгийг илэрхийлэх гэж бүр ингээд тоо хөөцөлдөг хүртэл асуудал аахгүй. Тэгээд яг уу бүх кейс тийм биш ах. Гэхдээ зарим нэг одоо нэг хитрхи олон шивээс хийлгэх ч юм уу те. Эсвэл ингээ хитрхи хэлбэрлэхийн хувь дээр өөрөө агуулгатайгаа яг нийцсгүйгээ мэдж байгаа хэрнээ бусад хүмүүст ингээд нэг сэтгэллийг нь их хөдөлгөж уурлуулахын төлөө өмсөж байгаа хувцс ч юм уу те. Тэд нар ч гэсэн ялгаагүй энэний нэг гэж хэлж байгаа нураа надад аимшигтай санагц. Тэгээд From яг юу тэгвэл таны яг ингээ хувь хүний гэдгийг чинь илэрлэл юм ихэр таны гаргаж байгаа шийдвэр гаргалтууд таны гаргаж байгаа амьдралаа сонгож байгаа сонголтууд та жишээ нь үнэхээр яг бусад бүх хүмүүсээс зөрөө дуртай мэдрэлээ сонгож чадж байгаа юм. Та жишээ нь үнэхээр юу гэдгийг үзэл бодлоо хинээс ч яахгүйгээр хэлж чадж байгаа юм. За эсвэл өөрийнхөө амьдралын онцлог хэв маягийг та бусад бүх хүмүүс л байранд амьдрэх юм чинь би байранд амьдрын ч юм уу те. Эсвэл ингээд бусдаас дутхгүй тулд ямар ч байсан цагаан сарны хэвийн бов тавья гэдэг нь өөрөө сонголтын шийдвэр гаргалтын хувьд та ерөөсөө индивидуашн хийхгүй байна гэж From хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр тэгээд яг утасны дугаараа ижил сүүлгч юм уу иймэрхүү эсгүүд за тий хамгийн амар юм л. Яг ийм хоёр хүн нийлээд хос болохлээр өөр айгу тийм хэцүү хатуу хос болдог гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нэг юм сонио бэлгийн амьдралын жишээн дээр гэхэд нөгөө нэг ингээд
би биедээ хамгийн арчаагүй дорой талуудыгаа сүүл рүүгээ харуулж эхэлдэг гэж байгаа. Өөрөөр дотн болох мэдрэмж авахгүй байгаа учраас магадгүй одоо чинь уйлах ч юм уу те эсвэл ингээд нөгөө нэг би биенийхээ хажууд муухай авираа гаргах шал согтууга илүү харуулах те эрэгтэй талаасаа бол одоо яаж агсан тавьдаг өөрийнхөө нөгөө нэг олон нийтэд нийгэмд харуулдаггүй муу муухай зан авируудаа ингээ харуулад байгааг юм бас яг айгүй олон шалтгаан байгаа баг. Яг хайрын кейс дээрх огтлцуулаад үзэх юм бол дотн гэж юу ч мэдрэхгүй байгаа. Одоо ингээ оюун санааны хувьд тухайн хоёр хүн ингээ ойлголцоод явахгүй байгаа учраас дотн байх гэж оролдоод ингээ сүүлдээ туйлшраад тамирдахдаа ингээ согтуу агсан тавьж үзүүлээ дотн байх гэж дэвэр хүний хавьчуд ихгүй шүү дээ. Тэгээ тийм айгу сони юм ярьжсэн. За тэгээд тэгш ирэх тэгш байдал гэдэг үгийг ингээ дахин авч үзэхгүй бол энэ өөрөө яг тэрүүний индивидуашн хувийн сонголтын ялгаатай байдал гэдэг төрөөр асар том юм хар үйл болчлоо сүүл рүүгээ гэж фрамилж байгаа. Анх юу гэдгийг ингээд нөгөө Францын явсгал эсвэл Ромын эргцүүдээс гарч ирж исэн тэгш ирэхийн тухайх санаанууд одоо бол бүр утгаа алдсан. Тэгш ирэхтэй гэдгээр би өөр сонголт хийхээс сүүл рүүгээ хувийн сэтгэлзүйд айж байгаа. Яг уу улс төр болоод хуулийн зүйл заалтуудын хувьд хүмүүсийн ингээд оролцооны эрхийг хангаж байгаа боловч яг ингээд ачир дээрээ тулна гэдэг шиг өдөр тутмын сонголтын шийдвэр гаргалт руу ороод ирэнгүүт яг энэ тэгш ирэхтэй гэдэг ойлголт нь өөрөө би бусдаас өөр сонголт хийх юм бол айц үүсэж байгаа нэг хэсэг гэж. За тэгээд ингэсэн нэг айгу одоо Монголд айгу байдаг жишээ ярив. Байгууллагууд дээр чи авч байгаа фром. Байгууллагууд байна штэ те. Ингээд нийтээрээ хамтдаа аялал зугаалдаг заяа. Тухайн хүний хизээ баярлахын шийдэж штэ. Ааха. Заяа. За хамтдаа нэг хүн нь ингээд одоо ар гэр нүүдэлсэн бол заавал тэр хүн сонголтгүйгээр одоо жишээ нь тэ харамслаа үзүүлж хандвийн мөнгө цуглуулдаг ч юм уу те. Нэг хүнийхэн төрсөн өдөр болсон бол дургу үнч байсан хамаагүй бөөнөрөө баяр хүргэдэг гэд ер нь ингээд нөгөө нэг юм тухайн хамт олон дотор байгаа хүмүүсийн сэтгэл хөдлөл, сэтгэлийн динамик нь өөрөө ингээд коллектив болоод эхэлчихэж байгаа байхгүй. Ийм болцсон байгууллага байж ийж тухайн нэг хувь ажилтнаас менежер ч юм захирлал нь чи жоохон санаачлагтай байгаа ч гэж асуух нь бол хамгийн том тэнэглэл гэж байгаа юм. Яагаад тэгэхээр хизээч юм хувь онцгой гоцгой санаачлага тийм мэдрэмжийн бүх одоо жишээ нюанстай мөчүүд болох баярлах, гуниглах хэсгүүдийг хамтдаа болгоцсон байгууллагаас гарахгүй. Тэгээд хүний хизээ баярлах, юунд инех те юу өдрийн цагаараа хизээ хооллох гэд бүх хിവэрэнд нь ингэж сутгачаад дараа нэг хувь хүнээс чи бусдаасаа өөр шин санаачлаг гаргасангүй гэх нь бол өөрөө утгагүй. Энэ өөрөө бас капитализмын бас нэгэн сүудэр одоо компаниуд ингэж байгаа байхгүй. Тэгээ энийг Стив Джобс ч юм уу одоо Apple дээр ямар нэг ялгаатай кейсүүдээр шийдэж ирсэнүүдийг бол бүгдээрээ мэдэх байх. Тэгээ дараа нь бас ярьж болно гэж байна. Тэгээд энэ олон хувь хүний чанар руу халтсан яг энэ коллектив олон нийтийн халдалтуудын үр дагавар нь өөрөө баруун нийгэмд бий болж ирж байгаа хэрэг архиталт, хар тамхинд донтох, тийм ээ? Бие үнэлэлт ч юм уу эсвэл ингээд цөхрөл, амиа хорлолт гэдэг энэ шинжүүд чинь өөрийнхөө хувь хүн гэдгийг юусэн мэдрэхгүй байсаар хагаад ганц аврал нь өөрөө ийм донтолт бодит байдлаас зайлсхийх тэр тасрах. Тийм. Тэгээ фром айгу сэтгэлээр унаа хэлж байгаа юм л да ингээд. Бүгдээрээ адилхан кино үздэг, бүгдээрээ адилхан хайрын дуу сонсдог те. Бүгдээрээ адилхан хайрын тухай одоо жишээ нь юм үзчихийж яаж бид нэр ер нь ялгаатайгаар бие биенээ ер нь хайрлах ч үлээ те. Бүгдээрээ нэг хүн одоо чинь та гайхаад хэрэггүй таныг ингээд гоцгоод хайрлаад те эсвэл та өөр хин нэг ингээд нэг юм сайхан чин сэтгэлээс кино шиг дурлж үзхийнсэн гэж магадгүй хүмүүс бичдэг штэ Facebook энэ төр дээр. Яагаад тэгж чадахгүй бахал аргагүй бүгдээрээ л адилхан баярлахаараа адилхан хоол идэж гин, баярлахаараа адилхан эдэн дэлгүүрээс бэлэг авч гин те. Адилхан кино үзэж гин, адилхан сериал үзэж гин, адилхан телевизийн шоу те 24/7 үзэж гин. Тэгэхээр яаж бид нар ер нь ингээд ийм хувь хүн нь ялгаатай сэтгээд хайрлсан тэр хүн онцгой үйлдэлүүдийг хийж чадах юм. Тэгэхээр энэ ер нь ингээд сэтгэл хэцүү болчихж байгаа юм шүү. Тэгэхээр яг ингээд бодголцлогдоод хувь хүний өөрийн зүйл санаа тогтсон хүмүүс маань яг энэ нийтлэгийн одоо энэ марш шалхалтаас жоохон өөрийнхөө анзаарахтай байж үйлдэлүүдийг ялгаж салгаад жигнэсээ тэр хайрлаж байгаа хүнийгээ ойлгоод би яг юу хийвэл одоо те сайн сайхан байх юм бол гэдгийг нь ботхоос өөр аргагүй шүү гэж хэлж байгаа. Одоо тэр маск гэх юм уу тэр нөгөө бүх хүний үздэг уншдаг юу ч үгүй тэднэрээс энэ
багаасаа анхдагч холбоогоо жишээ нь таслаад тий зөвөр таслаад зөв салаад тэгээд өөрөө бүр ингээд зөв бодголчлагдсан хүн бол өөрийн гэсэн дуртай юмтай, өөрийн гэсэн ингэж уншдаг зүйлтэй, үзэж хардаг зүйлтэй тий гоо зүүн юм өөрийн гэсэн мэдрэмжтэй бүр ингээд дотор нь өөрийн гэсэн ертөнц үүссэн учраас нөгөө хүн нь тэр юг олж мэдэж таньж харахад хүртэл ийм гоё баялаг байх юм шүү тий. Хоёр ийм өөр бодголчлагдсан хүн энэ хүн чинь ийм юм дуртай юм байна гэдгийг нь хүртэл ингээд таньж мэдхэд хүртэл кайфтай байх юм шүү тий бараг. Яг тэгж бодож байна. Тэгээд бас нэг ингээд нийгэм байдаг буруу ойлголтыг Фрамс шилсэн ба хайрын объектийн тухай. Одоо жишээ нь би хин нэгэн эмэгтэй хүнийг хайрлаж байна гэдэг нь би ерөөхдөө эмэгтэй хүнийг хайрал илэрхийлж байгаа болохоос биш ганцхан тэр хүн болохоор нь хайрлаж байгаа бол хуурамч гэж Фрам хэлж байгаа. Юу гэсэн үг гэхээр би хайрын объектоо сонгож штт те хайрлах хүнийгээ сонгож байгаа нь өөрөө би өөрийнхөө дотор байх энэ хороо ертөнцийн байх эмэгтэй хүний идеалыг сонгож тэр хүн дээр бүх одоо бусад эмэгтэй хүмүүсийг хайрлах хайрыгаа асгаж байгаа хэлбэр. Тэрнээс биш би чамааг болохоор нь л хайрлаж байгаа. Би бусад хүнийг хайрлаж чадахгүй гэж байгаа бол энэ өөрөө хайрлах чадвар байхгүй төлөвшөлгүй хүний үг гэж байгаа байхгүй. Энэ өөрөө айгүй үнэн санагдсан. Яагаад вэ гэхээр хүүхдтэр ч гэсэн ялгааг авч байгаа. Жинхнээсээ хүүхдэд хайрладаг ээж бол өөрийнхөө хүүхдийг ч гудамж явж байгаа хүүхэд бүдэрч унахад ч яана гэдэг мэдрэмжинд төрж хайрладаг. Тэр эмзэглэлийн мэдрэмж авдаг. Үгүй зөвхөн өөрийнхөө хүүхдийг л хайрладаг. Гудамж явж байгаа хүний хүүхэд бүдэрч унахад тоодоггүй бол энэ өөрөө тухайн хүний дотор яг нөгөө нэг тэр сэтгэл зүйн төлөвшил нь үүсэхдээ хүүхэд гэдэг ерөнхий ойлголтыг тэр хүн хайрладаг юм байна гэдэг нь илэрж байгаа гэсэн. Жишээ нь тэр нэг эрэгтэй хүн зөвхөн таныг л хайрлана гэд тантай одоо жишээ нь ингээд цэцэг навч өгөөд амар тийм одоо юу гэдэг үлгэр юм шиг хайрцснаа өөр нэг гудамд байгаа эмэгтэй хүнийг цохиод авдаг ч юм уу те эсвэл өөр нэг танаас өөр эмэгтэй хүнийг харааж зүгч жагаад нь магадгүй одоо байгаа хосод баярлж магадгүй шүү дээ те өөстө манай нөхөр найз залуу мундаг те надаас өөр эмэгтэй хүнийг үзэн яддаг цохдог бараг ингэдэг гэд энэ нь өөрөө таныг ирээдүйд нэг өдөр цохно ирээдүйд нэг өдөр хараана л гэсэн үг. Ягаад тэгэхээр тухайн хүн эмэгтэй хүн гэдэг категорид хамаарж байгаа хандлага нь ямар байгаагаас таныг хайрлах хайр нь өөр ирээдүйд илэрж гарна л гэсэн. Одоо тэр нөгөө юу яж байгаа юм шиг шүү дээ. Баг өмчлөөд байгаа юм шүү. Одоо нөгөө эйжинг кейс дээр те хүүхэд нь миний ингээд одоо нөгөө миний юм болохоор би одоо нөгөө from би эсвэл байхтай амар төстэй юм байна л да. Надаа байгаа хүүхэд байгаа. Миний хүүхэд гэдэг нөгөө өөрийгөө дэвлгээд бодоод байгаа байхгүй юу? Ер нь өөрийгөө л бодож байгаа. Эхнэрээ бодож байгаа залуу болохоор бас эхнэр нь өөрийнх нь гэж бодоод байгаа байхгүй те. Тэгж тэр яг сэдвийг нь from гаргаж ирсэн юм байна. Тэнгүүд from ингээд байгаа маа. Зүгээр айгүй нэг нюанстай. Би яг тэр нэг ингээд хүнийг сонгож хайрлана гэдэг нь тухайн би нийт хүнийг хайрлах нөх хүн ярьдаг ч эхлээд хүн болох хэвээр чи эхлээд хүн болоо те тэгчээ дараа нь амьдрал зохион өнтер гэж ярьдаг баг ингээд үнэн болж харах гэдэг байгаа байхгүй эхлээд ингээд хүнийг хүнддэг ерөнхий хүн гэдэг категорик те хүнийг хүнддэг хүний яг ингээд нөгөө нэг сэтгэл хөдлөлийг ойлгодог гэдэг ингээд суур юмнууд нь байна. За дараа нь өөрийнхөө эсрэг хүсний одоо хос болох боломжтой бүх эмэгтэй хүмүүсийг ойлгож хүнддэг гэдэг тэр сэтгэл нь ингээ хөгжинэ. Тэр дотроос би тэгвэл энэ одоо эмэгтэй хүнийг ерөөхдөө хүндтгэж хайрлах хайрынхаа объект болгож эхнэрээ сонгож байгаа процесс гэж байгаа байхгүй юу from айгүй сонирхолтой. Одоо яг тэр олгоных нь бүр яг үнд суурь нь өөрийгөө таньж мэдэх юу байгаад байна. Тийм өөрийгөө таньж мэдэх байгаа. Бараг ингээд өөрийгөө хайрлах гэж ярьдаг. Нөгөө self love гэдэг чинь бараг. Тэгээ бүр өөрийгөө хайрлах гэдэг жижиг бүлэг байгаа. Тэгээд өөрийгөө хайрладаг хүн бусдыг хайрладаггүй гэж монголчууд их ярих гэдэг. Энэ бол айгүй худлаа гэдэг чинь. Өөрийгөө гэж хэлж байгаа нь шүү дээ те. Өөрөө ч гэсэн ялхаагүй хүн. Тэр өөрийгөө хайрлаж чинь гэж хүнийг хайрлаж чинь гэсэн. Ойлгоцож байгаа тийм. Тэгэхээр өөртөө тавьж байгаа амьдралын хайрлах стандарт доогуур гэдэг нь ерөнхий хүн гэдэг категорийг ингэж хайрлахгүй байгаа болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр өөрийгөө хайрлсан хүн бусдыг хайрлна гэж from хэлж байгаа. Гэхдээ энэ дээр нэг том ялгах зүйл байгаа нь өөртөө донтох донтолтыг өөрийгөө хайрлах хайраас ялгах хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хайр гэдэг нь
өөрийнхөө дотоод нөөц бололцоо хүн ёсны тэр одоо нөөц болцоогоо нээн илрүүлж өөрийгөө цаашаа ингэж авч явж байгаа тэр процессыг бусад хүнтэй ч гэсэн айлгааг хуваалцчихгүй явдаг. Өөртөө донтох гэдэг нь өөрийгөө хайрлаж байгаа хэрэг ерөөсөө ч биш. Зэрэг өөртөө хортой байдаг. Өөртөө донтно гэдэг нь өөрийнхөө тухай асар их бодож эхэлнэ. За тэгээд өгөх биш авахын тухай бодож эхэлнэ дандаа. Одоо Фром хэлж байгаа нь хайр гэдэг бол өгсөний хариуд авах. Гэхдээ авахаас мартчихлахгүй. Өгсөний хариуд авах. Авсны хариуд өгөх процесс. Тэрнээс биш нэг тал нь дандаа аваад нэг тал нь дандаа өгнө гэж ерөөсөө байхгүй. Нарциссист өөртөө донтох эмгэгтэй хүн бол дандаа авахыг бодно. Бусдад өгөхийг бодохгүй. За тэгээд түрүүний нөө бэлгэний жишээ надад айгу гой санагдсан. Одоо жишээ нь тэр яг үндэ ингээд мөнгө нь бэлэн байхад бол те 1000 ширхэг сарнаа дунд нэг хэдэн $100 дэвсгэр хийгээд өгөхөд бол нэг тарих ажиллахгүй шүү дээ те. Нэг захиалга өгөөл утсаар яриад мөнгө нь бэлэн байхад шийдэгдэж чинь тэр мөнгө нь өөрөө бохир цэвэр мөнгө яаж болсон падли байхгүй зүйлхгүй. Тэгэнгүүт за нэг их ч юм уу бага ч юм уу тодорхой хэмжээний дэхтэй боломжийн мөнгөтэй байгаад за үнэхээр энэ хүнд яг юу хэрэгтэй вэ гэдгийг магадгүй би судалж болно шүү дээ ойлгохын тулд. За энэ хүн чинь ингээд 7 дугаар ангидаа магадгүй усан сэлтээр хичээлэх мөрөөдөлтэй байжгаад тэрийгэ чадаагүй юм байна. Тэгвэл яг тэр бага насны мөрөөдлийн гоё сэдрээсэн усан сэлтийн хувцас тэгээд нэг гоё юм private бассейнд те одоо 3 сар сэлэх эрхтэй нэгээ бэлгэл яг ингэвэл энэ өөрөө яг тухайн арилжааны үнц нь гэхээс илүүтэй хамаагүй тэрийг ингээ хайрлсан үйлдэл болж хувирж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яг нөгөө нэг надад зур ажиглагдсан эмгтээчүүд төр байгаа нэг асуудал нь яг тэрийг ингэж нөгөө нэг мэдрэхээс илүүтэй шууд нь арилжааны гэдэг шалгуурыгаа эрэгтэйчүүд дээрээс ирж байгаа бэлэгч юм янз бүрийн зүйлс төр тавьдаг болсон нөр хамгийн том эмгэнэл юм уу да гэж бодогдсон. За тэгээд цаашаа номынхон сүүлийн хэсгүүд рүү ороо ер нь бол 1 цаг баг ярьсан байна. Бурхныг хайрлах хайр хүн ерөөсөө ингээд анханасаа бурхныг бодож олж бурхныг хайрлах хайр нь өөрөө бас ялгаагүй ганцаардлаас айснасаа аврагдаж өөрөө бурхан нийтлэг хорвоо ертөнц ер нь бол бүх зүйл явандаа нэг зүйл тэрний би нэг хэсэг гэдгээрээ нөгөө ганцаардлаас айхаа айцсынхаа даван туулахынхаа нэг хэлбэр гэж байгаа. За дээрэс нь айгүй нэг сони юм ярьсан. Бурхны одоо чинь хөшөө баримл ч юм уу ингээд юм сувнэрийг хүн хийсэн байдаг. Хүн гараараа. Тэр хүн өөрөө гараараа хийсэн зүйлээ захирах гэж оролддог. Тэгэхээр бурхныг бид нар яагаад хүслээ тулгадаг? Бид нар бурханд одоо жишээ нь янз бүрийн өргөл өргөж те өөрийнхөө одоо тэр хүсэл нь зөв буруу байхаас үл хамааран явах гэдэг нь тэгэхээр хүн өөрөө бүтээсэн учраас чадаад байгаа байхгүй юу? Хамгийн амар нь тэр одоо аксессуар те одоо тэр нэг юм бурхны цутгамал баримлныг өөрөө хийцэн учраас өөрөө тэрэндээ тушаах гэдэг гэсэн үг. Цаад санаа. Тэгээ энэ бас нэг юм жигнэсээ бурхныг хайрлах хайрын бас нэг юм онцлог тал гэж хэлжсэн. Та бүхэн дэлгэрэнгүй уншаад үзээрэй. За тэгээд эрэгтэй эмэгтэй бурхтын жишээ байгаа. За эмэгтэй бурхад ер нь бол хүү нэгдлийн үе тэрнээс хойших үе дээр дийлэх байжгаад сүүлийн үед бол эмэгтэй бурхад их ховорцсоор хагаад Ариун Мария их ч юм уу эсвэл боддын шин ногоон дайрах гэдэг айгу цөөхөн эмэгтэй бурхад үлдсэн. За Азад бол нэг бурхтыг юм хүүсгүй одоо эрс хүстэй гэж шилдэг нөгөө нэг нэм очргоос хэлжсэн. Эрс хүс гэж байх эртэж эмэгтэйч биш. Хүүстэйгээр бурхныг бас төлөөлүүлдэг Азууд арай илүү тийм доктортой баланстай. Барууны ертөнцид бол бурхныг дандаа эмэгтэй биш эрэгтэй дүрээр дүрсэлдэг. Тэнгүүт өөрөө ажиллах юм бол юм байгааз эрэгтэй бурхан учраас эцгийн дүрийг оруулж байгаа. Тийм учраас түрүүний эцгийн хайр яадаг вүлээ? Нөхцөл тавьдаг. Нөхцөл нь юу гэхээр за чи 10 хар нүглийг зөрчүүл шийтгэх нь буян хийвэл би чамааг шагнана. Тийм бааз яг ааш юу бастай. Эмэгтэй бурхадыг ингээд түүхэнд нь аваад үзэнгүүт ямар ч байсан хайрлна. Чамааг гэдэг байсан эмэгтэй бурхтаа шнууд нь айгуу сайн. Одоо чи ногоон дайрхингүүд эмэгтэй хүн л бол хайрлна. Тэ эмэгтэй хүний бурхан гэж ярьдаг шүү дээ. Зүгээр ингээд символик үднээсээ ийм том хоёр том ялгаатай гэж. Эрэгтэй дүрээр илэрдэг бурхад чи аштайхан бай үгүй бол чам шийтгэн. Тэ там дундгана. Зодно. Эсвэл ингээд үлийн үрчи ирнэ. Тэ сайн юм хийвэл би чамайг шагна. Яг нүг эцгийн дүр дээр суурилж үссэн гэж байгаа юм. За тэгээд хайр яг барууны ч юм ингээд нийгэмд асар том савлгаатай болцсон байна те. Одоо түрүүний илүү арилжааны болж эхэлж чинь бодгалчлагдаагүй хүн би даасан болоогүй байдиж би нэг хайрлах гадагаас болж асар олон асуудлууд үүсэж чинь. Тэгэхээр хайрлах энэ урлаг гэдэг өөрөө ингээд яг хөгжим сурдагтай адилхан сурдаг зүйл юм байна. За сурахын тулд өөрөө цөөхөн итгэн зүйлийг
from санаад авчаарай гэж нэрлэдэг байгаа. Нэгдүгürt бид нэр асар нөгөө нэг хөгжим сурахад чинь сахилга баттай байх хэрэгтэй шүү дээ. Өдөрт ингээд тодорхой цагт ингээд давтаж тэр үйлдэлээ хийж иж өөрөө дадна. За дээрэс нь төвлөрөх хэрэгтэй. Нөгөө хүнээ бид нэр ингээд жинхнээсээ чин сэтгэлээсээ сонсож нөгөө хүндээ бас чин сэтгэлээсээ төвлөрж ярьж яг тэр голынхаа амьдралыг ингэж төвлөрч бүр ингэ сериосны авч үзэхгүй л хайр гэдэг цаашаага урлаг хэмжээнд авч явагдахгүй шүү. Тэгэхээр энэ бол өөрөө ийм оюун санааны салбар малбар гэж томоор хэлэхгүй зүгээр ямар ч үсэн ингэж урлаг хэмжээнд нь байлгах нь өнөөгийн нийгэмд байх хамгийн том гаргалгаа юм байна гэж хэлж байгаа. За бүгдээрээ тэгээ сүулт нь санаад авах нь бүгдээрээ эхлээд яг ингэ бодголчлагдах буюу хувь хүмүүс маань ганцаараа байгаад өөрөө өөртөөгөө тухтай байгаад өөрөө өөртөөгөө дотоод зөрчилгүй байгаад өөрийнхөө юу хүсдэг өөртөө сайн сайхныг хүсэж чаддаг болсныхаа дараа өөр хин нэгнийг хайрлахдаа тухайн хүний хувь чанарыг эвдэхгүйгээр тухайн хүний те хүсэл сонирхлыг зөрчихгүйгээр тэр хүнийгээ би даасан гомддог ууралдаг баярлдаг нэг юм бүхэл бүтэн хүн гэдэг утгаар нь хайрлж ин гэдэг нь өөрөө бас би хайрлж ин гэж бодоод байх нь өөрөө бас хайр биш гэдэг. Нөгөө хүндээ үнэхээр яг тийм өөрчлөлт үнэхээр тэр хүндээ тэр мэдрэмж төрж чадчихэв үү гэдгийг нь emphasize хийж те оронд нь тавьж үзчихийж өөрөө энэ үйлдэл амьд байна гэж дүгнэгдэж байна да энэ. За ингээд энэ хүртэл сонссон та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Philosophy app-ыг та бүхэн гар утсандаа татаарай. Өдөр болгон зөндөө олон ишлэлүүд бас философчдын амьдралтай холбоотой баримт намтрууд нийтлэгдэж байгаа. За дараагийн дугаарт бүгдээрээ Philosophy podcast-ийн төлбөртэй дугаар буюу премиум дугаараараа уулзна. За ямар номоор ярих вэ гэхээр Карл Юнг сэтгэл зүйчийн бэлэгдэлт амьдрал буюу Symbolic Life хэмээх нэлээд гүнзгий гайхалтай бүтээлийн талаар ярилцсан. За энэ дугаар маань өөрөө төлбөртэй дугаар байгаа учраас зөвхөн Philosophy гар утсны аппликейшнээрээ сонсох боломжтой гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За ингээ бүгдээрээ дараагийн дугаараараа уулзцгаая. Баяр таа. Баяр таа.